За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн монгол хэлний хичээлээр найруулгын дүрслэх ур маягийн талаар хамтдаа үзэж судлах болно. За хичээлийн агуулга буюу бид энэ хичээлдээс юу сурах вэ гэхээр за нэгдүгээрт хэлний дүрслэх ур маяг гэж юу болох? За мөн зүйрлэл, адтгал, төлөөлөл, тойруулал, ихсгэл болон багасгал, өгөөдөл, ёгтлол, андчлал зэргийг мэдэж аваад, тодорхойлтыг нь мэдэж аваад, эдгээрийг хооронд нь ялгаж, салгаж, таньж сурах нэ хүүхдүүдээ. За тэгэхээр юуны төрөнд дүрслэх ур маяг гэж юу вэ гэдэгтээ танилцъя. За багш нь тодорхойлтыг нь уншаад өгье. Тодорхой нөхцөл шаардлагын улмаас өгүүлж хэлэх санааг уран дүрслэлтэй, уянга яруу, содон сонирхолтой, далд нууцлаг болгон илэрхийлэх зорилгоор хэлний нөөц боломжийг бүрэн ашиглахыг хэлнэ. За өөрөөр хэлбэл за бид бүхэн альва зүйл ярьж тайлбарлаж байхад тийм ээ заримыг нь одоо илүү гоё уран дүрслэлтэй ярмаар эсвэл заримыг бол бүр уянга яруу сайхан заримдаа бүр маш сонирхолтойгоор тийм ээ содон сонирхолтойгоор эсвэл одоо шууд хэлэлгүйгээр арай нэг далд утгаар тойруулж хэлэх тийм нөхцөл шаардлагууд гардаг тийм ээ хүүхдүүдээ. Тэгвэл энэ шаардлагад нийцүүлэн за хэлний нөөц бололцоог тийм ээ бүрэн ашиглахыг хэлдэг байх нэ. За тэгвэл зүйрлэл гэж юу вэ гэдэгтээ танилцъя. Юмсыг хооронд нь төстэй байдлаар нь харьцуулж үзэгдлийн ерөнхий шинж чанарт тулгуурлан нэгний шинжийг нөгөөд нь шилжүүлэх уран дүрслэлийн аргыг зүйрлэл гинэ гэж байгаа хүүхдүүдээ. Ямар нэгэн байдлаар хоорондоо төстэй байдлаар нь харьцуулаад тийм ээ. За тэгээд ерөнхий шинж чанарт нь тулгуурлаад за тэгээд нэг зүйлийг нөгөөд нь шилжүүлэхийг уран дүрслэлийн одоо аргыг зүйрлэл гэдэг байна тийм ээ. За жишээ уншихад та бүхэн илүү сайн ойлгох болно хүүхдүүдээ. Жишээ нь аавдаа алт болсон, ээждээ эрдэнэ болсон хүү. За тэгвэл энэ юуг юутаа зүйрлсэн байна хүүхдүүдээ? За сайн байна. Хүүн аав ээжтэй буюу эцэг эхтэй хичнээн тийм ээ үн цэнтэй болохыг алт эрдэнэстэй зүйрлж хэлжээ. За тийм ээ одоо хүү миний хувьд одоо тийм маш үн цэнтэй шүү гэдгийг илэрхийлэхийн тулд зүйрлэлийн арга ашиглаад алттаа зүйрлээд тийм ээ хүүгээ аавдаа алт болсон ээждээ эрдэнэ болсон хүү гэж одоо бичжээ. За дарааг нь борвиг хазах үл буур мэт бороот өдөр довтлох өлөн чон мэт. За зүйрлэлд мөн мэт гэсэн тийм мэт шиг гэх мэт үгсийг бас их ашигладаг байгаа. За дараагийн нэг ур маяг бол адтгал. За хоёр өөр зүйлийг хүүхдүүдээ хоёр өөр зүйлийг адил төстэй шинжээр нь энэ тэнцвүүлж дүрслэх хэв маягийг адтгал гэж хэлж байгаа. За адтгалыг танихад бол маш амархан хүүхдүүдээ. Яагаад гэвэл шиг, мэт, адил, өөрцгүй, чинээ гэх мэт үгсийг маш их ашигладаг. За одоо багш нь та бүхэнд нэг жишээ хэлж өгье. Тэр хоёрын нэг цэма хүүхэн зааны ясан савх шиг тийм ээ савх шиг цагаан хуруутай гараараа нуурын ус шиг долгиотсон гизгээ илээд ирвэхэн далавч шиг ирээн мянцсан алчуураараа янзган нарийнхан хүзүүгээ ороогоод гэд одоо цаашаа үргэлжилж байгаа зохиол юм тий. Тэгэхээр яаж юм энэ цэма хүүхний за тэр хуруугийн
одоо савх шиг тийм ээ савхтай адитгсан байна. За одоо урт нарийнхан гэд илэрхийлэхийн тулд адитгалын ур маягийг ашиглаад савхтай адитгсан байна тийм ээ хүүхдүүд. За дараа нь нуурын ус шиг долгиотсон гизгээ гэдэг одоо үсний тийм ээ тэр үсний гой сайхныг нуурын устай адитгсан байна. За мөн эрвээхэн далавч шиг ирээ мэдсэн алчуураа буюу алчуурны тэр ирээ алчуурыг эрвээхээний тэр ирээн далавчтай адитгсан байна хүүхдүүд. За тэгээд янзган нарийнхан хүзүүгээ ороогоо тэгээд янзганы хүзүү тийм ээ одоо тэр цемагийн хүзүүг янзганы хүзүүтэй ийхүү адитгчээ. За тэгвэл дараагийн жишээг хамтдаа харцгаая. Дэлгүүн чинээ аргалыг дээлийн хөдсөөр бүтээсэн байжээ гэдэг. За энд мөн чинээ гээд адитгалын аргыг хэрэгэлсэн байна тийм ээ. За дараагийн нэг арга бол хүүхдүүдээ төлөөлөл ур маяг. За тэгвэл төлөөлөл гэж юу вэ гэдэг одоо маш амархан ойлгомжтойгоор багш нь тайлбарлаад өгье. Ерөөсөө шинж байдлаараа төсөөгүй боловч ямар нэг талаараа нэгт холбоотой хоёр зүйлийн нэгийг нөгөөгөр нь орлуулж хэлэх аргыг төлөөлөл гэж нэрлэдэг байгаа хүүхдүүд. Одоо ямар нэгэн байдлаар л ерөөсөө нэгт холбоотой зүйл байх нь тий. Нэгт холбоотой учраас тэр хоёрын яах нь нэгийг нь нөгөөгөр нь орлуулж хэлж болдог байх нэ. За жишээ нь хардаа 2 5-гийн гэдэв. За энэ яаж юм гэхээр хоол тийм ээ бид нар хоолыг 5-ганд иддэг. За тэгвэл хоолыг 5-гаар төлөөлүүлсэн байна хүүхдүүдээ. Яагаад үг гэхээр хоол 5-2 бол салшгүй зүйл, нэгт холбоотой зүйл тийм ээ хүүхдүүдээ. Яагаад үг гэхээр 5-ын дотор хоолоо хийгээд иддэг. За мөн одоо 3 аягыг уув. За мөн цай, ус гэсэн зүйлийг аягаар төлөөлүүлж хэлсэн байна тий. Яагаад үг гэхээр аяг, ус бас хоорондоо нэгт холбоотой. Аягын дотор бид бүхэн ус цайгаа хийгээд уудаг тийм ээ. Тийм учраас заавал цай 5 одоо хоол гэж хэлэлгүйгээр энэ цай аягтай, хоол 5-гтай нэгт холбоотой учраас энэ хоёрыг бие биенээр нь одоо нэгийг нөгөөгөр нь орлуулж ингэж төлөөлүүлж хэлж ярьж болох нэ. За дараагийн нэг жишээ бол хүүхдүүдээ. За одоо багш нар тэгж ярьдаг те. За хүүхдүүдээ өнөөдөр ингээд уран зохиолын хичээл дээр ийм хичээл үзлээ. Гэрийн даалгаварт одоо нацагт орчийг уншаарай гэж хэлдэг тийм ээ. За тэгэхээр энд яаж юм гэхээр бас төлөөллийн ур маяг яваад ашиглаад байна гэсэн. Юуг юугаар нь төлөөлүүлж юм гэхээр за дашт оржийн нацагт орж бол орчин цагийн уран зохиолыг одоо үндэслэгч гэж ярьдаг тийм ээ. За тэр утгаараа яалтчгүй нацагт оржийн бүх шүлэг зохиолыг хүмүүс мэддэг. Тийм учраас тухайн зохиолчийн бүтээлийг нь яаж юм энэ зохиогчоор нь төлөөлүүлж хэлээд байна хүүхдүүдээ. Нацагт оржийг уншаарай гэж хэлэнгүүт за яг зохиол бүтээлийг нь энэ зохиогчоор нь ингэж төлөөлүүлж хэлж байна гэдгийг бид бүхэн хялбар ойлгож байгаа тийм ээ. За тэгвэл дараагийн нэг арга бол хүүхдүүдээ бэлэгдэл. За бэлэгдэл гэдэг нь юу вэ гэхээр нарийн төвхтөө санаа бодлын мэдрэмжтэй. За тэгээ аман бус дүрслэл бөгөөд тухайн санаагаа соёлд уусган нэгтгэх үйл явцын үр дүнд бий болдог. За өнгөний бэлэгдэл, тооны бэлэгдэл, зүг чигийн бэлэгдэл гэх мэт маш олон төрлийн бэлэгдэл байдаг хүүхдүүдээ. За Монголын ёс заншил, ахуй амьдрал ерөөсөө тэр чигтээ бэлэгдэлтэй холбоотой хүүхдүүдээ. За одоо жишээ нь бид бүгдийн мэддэг те одоо өнгөнгийн хадагнууд байдаг. За хадгаар юу бэлэгддэг гэхээр за ногоон хадаг жишээ нь одоо байгаль дэлхийг одоо бэлэгддэг бол за цагаан өнгөөр бол одоо цэвэр, ариун, сайхан тийм ээ тэр зүйлийг бэлэгддэг. За харин цэнхэр өнгөөр мөн хөх тэнгэрээ ийхүү бэлэгддэг аваа тийм ээ хүүхдүүдээ. За тэгээд дээрэс нь тооны бэлэгдэл бас ээж болно. За тооны бэлэгдлийн хувьд одоо монголчууд жишээ нь Монголын ёс 3 гээл 3-ын тог бэлэгшээдэг бол
одоо дордохын 7 гээд одоо 7-гийн тоог цээрлдэг ч юм уу тий. Энэ мэдчил энэ бүх зүйлүүд маань ерөөсөө л бэлэгдэлтэй холбоотой хүүхдүүдтэй. Тэгээд зүг чигийн бэлэгдэл байна. Ер нь маш олон төрлийн бэлэгдэл байгаа хүүхдүүдтэй. За одоо цээрлэл. За цээрлэл гэж юу вэ гэхээр альва зүйл амьтныг шууд үндсэн утга нэрээр нь хэлэлгүй түүнийг өөр үгээр орлуулан хэлхийг цээрлэл гэж нэрлэж байгаа хүүхдүүд. Ойлгомжтой тийм ээ. Ерөөсөө шууд нэрлэхгүй түүнийг арай өөр үгээр орлуулан хэлхийг цээрлэл гэдэг байна. За энэ дээр багш жишээ хэлье. За жишээ нь чоныг бүгдээрээ мэднэ тийм ээ. За тэгвэл чоныг за хөдөөний малчид тийм ээ ялангуяа юу гэж хэлдэг вэ гэхээр боохой, хээрийн амтан, саарл амтан гэж хэлдэг. Яагаад гэхээр чон гэд хэлжүүл чон хурж ирээд малыг нь одоо идчихин чон гэхээр одоо нэрийг нь дуудаад байвал хүрээд ирдэг гэж тийм бас нэг ихтгэл үнэмшил байдаг учраас цээрлээд одоо өөр нэрээр ийхүү нэрлэдэг байна. За үүний нэг жишээ бол могой. За жишээ нь могойг урт хорхоо, лусын амтан гэх мэтээр бас цээрлж хэлдэг байгаа. За дараагийн ур маяг бол ихсгэл болон багасгал хүүхдүүдээ. Альва юм үзэгдлийг бодиттой байж болох ерөөсөө нөхцөл байдалтай хэмжээнээс нь хэд дахин ихсгэн давуулах буюу бууруулах, найруулахын хэв маягийг л ерөөсөө ихсгэл багасгал гэдэг. За байж болох хэмжээнээс нь бүр хэд дахин тийм ээ хэд дахин томсгож хэд дахин ихсгэж ярьж байгаа бол энэ бол ихсгэлийн аргыг ашиглаж байна гэсэн үг. За жишээ нь багш нь хэлье. Гэр нэвт гэгээтэй гишүүний улаан хацартаа, туурга мэд туяатай, тунгалаг улаан хацартаа. За энд бол ихсгэлийн аргыг хэрэгэлсэн байна тийм ээ хүүхдүүдээ. Одоо жишээ нь ийм гүнжийг л одоо тодорхойлж хэлж байгаа бол та. За тэгэхээр хичнээн одоо царай зүс сайхан байсан ч гэсэн одоо тэр гэрийг нэвт гээгүүлнэ тийм ээ. Одоо тэгээд гэж юу яах вэ? Тийм болохоор энэ мэт одоо ялангуяа одоо үлгэр одоо Монгол ардын хүүхдүүдээ туйл одоо тэр жангарын туйл, гисэр туйл тийм ээ мөн Монгол ардын үлгэр зэрэгт энэ ихсгэлийн аргыг маш их хэрэгэлдэг байгаа хүүхдүүдээ. За дараа нь хардаа бас хүр инээж хүртэн цагаан шүдээ гаргана гэх. За бидний шүдний хумсны толны чинээл гэдэг тий. Гэтэл энд яаж хүрзэн цагаан гэдэг одоо байж болох хэмжээнээс нь бүр хэд дахин давуулан ихсгээд байна тий. Үүнийг л ерөөсөө ихсгэлийн арга гэдэг байна. За тэгвэл багасгалын арга бол ерөөсөө үүнийхээ яг эсрэг байж болох хэмжээнээс хитрхи одоо багассан тийм ээ бууруулсан бол үүнийг багасгалын ур маяг гэж байгаа. За жишээ нь аргийн чинээ хар аваахай. За одоо эсхийг эрийг зарим зохиолд тэгж нэрлэдэг тий. За хуруун чинээ битэхүү. Тэ хүн жижигэн байлаа гэд хуруун чинээ бол байхгүй тийм үү тий. За тэгээд алгын чинээ газар. Одоо ингээл маш том газар нутгийг чинь зүгээр алгын чинээ газар гэж яриад байдаг тий. Тэгэхээр энэ бүх зүйл нь одоо байж болох хэмжээнээс хэд дахин бууруулж тийм ээ жижигрүүлж хэлж байгаа учраас багасгалын ур маяг байх нэ. За дараагийн ур маяг бол ёгтлол хүүхдүүдтэй. Ёгтлол гэдэг нь ерөөсөө бодит байдлын юм үзэгдэл ухагтхан үйл явдлыг өөр нэг зүйлээр орлуулад хүүхдүүдтэй. За тухайн хүнд болон нийгэмд шүүмж, сургамж өгүүлэхийг ёгтлол гэж байгаа. За ёгтлолын жишээ ер нь бол ёгтлолын аргыг тийм ээ ёгт үлгэрүүд, ансаг гэх мэт зүйлүүд бол бүгдээрээ ёгтлолын аргаар бичигдсэн байдаг. За тэгээ Монгол ардын үлгэрт хүүхдүүдээ адгуусан амтны дөрвээр хүний илдэг чанар нийгмийн үзэгдлийг ёгт үзүүлсэн байдаг те. Жишээ нь одоо үнэгээр хүний тийм залтай шунхаа зан чанарыг харуулдаг ч гэх юм уу. Ийхүү одоо нэг зүйлээр орлуулад одоо тухайн хүн болон нийгэмд шүүмж болон сургамж өгүүлж байгаа одоо зүйлийг ёгтлол гэдэг байна. За одоо жишээ нь хардаа хүүхдүүдээ ихэнх хээр алга бол унган шир алга. Догшин морин номхон нэмэл тохох.
За энэ ихэнх хээр алга бол унгын шиир алга гэж бас ёгтолж чинь тийм ээ. Альва зүйлийн уг гарвал одоо тэг уг гарвал нь ямар вэ? За яг тийм байдгаа. Тийм болохоор одоо уг гарвал нь сайн байна уу, муу байна уу гэдгийг нэгтэл шалгах хэрэгтэй гэсэн утга санааг илэрхийлжээ. За дараагийн арга бол өгөөдөл хүүхдүүд. За өгөөдөл нь ерөөдөө ёгтлолтой бас хүмүүс андуураад идэг хүүхдүүдээ. Тэгэхээр өгөөдөл гэдэг нь үгийн сангийн утгыг яг тэр одоо үндсэн үгийн сангийн үндсэн утгаар нь биш хүүхдүүдээ. Эсрэг утгаар нь хэрэглээд за одоо ингээ гаднаас нь харахад бол жирийн эсвэл одоо гоё хэлж байгаа боловч яг ингээд нохож ингээд сайн харах юм бол тэр нь одоо эсрэгээр муугаар хэлж байгаа зүйлийг өгөөдөл гэж хэлээд байгаа. За жишээ нь хардаа хүүхдүүдээ аяг нь хагарч уург нь хугаргээ. За ингэж хэлвэл хүмүүс нэг заа нэг аяг нь хагар гэлээ, уург нь хугар гэлээ, хамаг юм нь эвдэд сүйтлэх гэлээ гэд бас нэг тийж ойлгож магадгүй те. Гэтэл энэ тийм биш. Өгөөдлийн аргаар юу гэж хэлж юм гэхээр за олон хүүхэдтэй болоорой тийм ээ. Одоо олон хүүхэдтэй хүн айлт ингээ аяг нь хагараад ингээд юу гэдэг. Өнөр өтгөн хүүхэдтэй болж өнөр өтгөн сайхан аз жаргалтай амьдраарэ. За тэгвэл уург нь хугаргээ гэдэг нь адуу мал аримтай болоорэ. Одоо адуу ихтэй айлд одоо ингээл байнга морь барайл морь ургалаад яг уург нь тэсэхгүй те. Тэсэхгүй хугараад байна. Тийм болохоор за аяг нь хагар гэдэг нь за хүүхдүүд олон хүүхдтэй өнөр өтгөн болоорой. Уург нь хугараг гэдэг нь олон малтай адуутай болоорой гэсэн ерөөл байх нэ хүүхдүүдээ өгөөдлийн аргаар хэрэгэлсэн сайхан ерөөл. За тэгвэл энэ нар сарыг гэртээ мандуулж навц цэцгийг хотондоо дэлгэрүүлж тоононд нь тас өндгөлж тогоонд нь чон гөлөглөж явган сууж нүцгэн жаргаарэ гэд хэлэнгүүт хүмүүс жаргаараа гэж байна. Ерөөж ингэж ойлгож магадгүй те. Гэтэл энэ яаж вэ? Өгөөдлийн аргаар одоо баг хараагаад байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр нар сарыг гэртээ мандуулж гэхээр ерөөсөө симхий гэртээ ерөөсөө энэ тэндээ онгорхоо цоорхоо те нар гарсан ч гэрэлсэж яадаг, сар гарсан ч гэрэлсэж яадаг. За тэгээд тоононд нь тас өндгөлж тогоонд нь чон гөлөглөж гэхээр ерөөсөө тэр айл одоо хүнгүү, эзэнгүү юм шиг тийм ээ. Ингээл ингээ тааралцсан хээрийн амтын ингээл хонж өнжөөл ингээл юугаал явж идэг. Тийм одоо арчаагүй ч юм уу те. За тэгээд дээрэс нь явган сууж нүцгэн жаргаараа гэдэг нь одоо унах унаа мал байхгүй, хөл залгуулах унаа мал байхгүй, өмсөх хувц байхгүй гэсэн одоо энэ нэг ёсны одоо хараал маягийн юм бэ. Тийм ээ хүүхдүүдээ ийхүү ингэж хэлдгийг өгөөдлийн арга гэдэг байгаа шүү. За амьдчлал буюу хүншүүлэл. За амьгүй юм үзэгдлийг одоо хүн болон адгууст байдаг шинж чанараар нь одоо тийм ээ шинж чанар буюу сэтгэлийн хөөрөл үг яриа одоо мэдрэх, сэтгэх одоо тиймэрхүү зүйл орлуулж дүрслэн найруулах аргыг амьдчлал буюу хүншүүлэл гэж хэрэглэдэг гэж нэрлэдэг. За жишээ нь урд нь та ийм байсан гэж даа хүрээг харуулбал Улаанбаатар хот минь илгээ хөштөл хөхрөн байх. За тэгэхээр Улаанбаатар бол амьгүй тийм ээ амьгүй. Гэтэл Улаанбаатар илгээ хөштөл хөхрөн гэдэг нь инээж хөхөрхөн зөвхөн хүнд байдаг зүйл үү тийм ээ хүүхдүүдээ. За тэгэхээр үүнийг одоо амьдчлалын аргаар ингэж бичсэн байна. За мөн ер нь л ерөөсөө амьгүй зүйл тийм ээ амьгүй зүйл одоо нар над руу харж мишээч гэдэг юм уу те. Нар бол амьгүй зүйл. Гэтэл одоо над руу харж мишээ нинээ гэх юм бол хүнд байдаг тэр сэтгэл хөдлөлийн мэдрэмж эсвэл одоо үйл хөдлөл үг яриаг ингээд хэлж байгаагаар дүрслэх юм бол үүнийг амьдчлал буюу хүншүүллийн ур маяг гэж нэрлэдэг байгаа. За тэгвэл хичээлээ ерөнхийдөө дүгнэж үзье хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр монгол хэлний дүрслэх ур маяг болох адтгал, зүйрлэл, амьдчлал, ёгтлол, өгөөдөл гэх мэдийг одоо мэдэж авлаа тийм ээ хүүхдүүдээ. Мэдэж аваад цаашид одоо эдгээрийг ялгаж таньж чадхаар боллоо. За тэгэхээр яг энэ сэдв элсэлтийн ерөнхий шалгалтын
одоо даалгаварт жил болгон ирдэг учраас энэ сэдвээ сайн ойлгож тогтоогоорой хүүхдүүдээ. За үүнийг мэдэж авснаар өнөөдрийн хичээлээ сайн ойлгож авснаар одоо цаашид одоо энэ төрлийн даалгавар асуулт гарч ирэхэд та бүхэн маань төвөггүй хялбар хийж сурах нэ. Чадах нэ. За тэгээ өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Баяртай.